За сайн байцгаана уу? Итгэл доторх мэдлэгэдлийн ураадагаар танд хүрдэг таны мэдхүн Христ итгэл подкастын маань шинэ дугаарыг дөрөв эхэлж байна. Тэгээ өнөөдөр бид нэр цаг үетэйгээ нийцүүлээд гэх юм уу да ерөн Монгол төвний маань цагаан сарын баяр болох гэж байна. Энтэйгээ уялдуулаад цагаан сарын баярыг ерөн хэрхэн хаанаас эхлээд тэмдэглээд эхэлж вэ? Гэмдэ ямар нөлөө аваад одоо үед хүрээд ирвэ гэдэг талаас нь судлаад үүний зэрэгцээ шин сартаа холбогдуулан Библиэлд бас ямархан утга хөгтгөн байдаг. Тэрнтэй бид нар хэрхэн дүүцүүлэн ойлгож болох вэ гэдэг энэ талаас нь ярих гэж бодлоо. Тэгээд монголчуудын цагаан сарын тухай түүхэн их сурвалжаас нь харуул 5 үед хувааж цагаан сарын тухай ерэн судалж үзлээ л дээ. Тэгээд нэгдүгээрт нь юуны тухайг бол хүннүү гүрний үе ба цагаан сар гэж, хоёрдугаарт нь Чингис хааны их Монгол ус байгуулсан үе болон цагаан сар, гуравдугаарт нь 17 дугаар зууны үе буюу төвдийн буддизм Монголд илэрсэн үе болон цагаан сар, дөрөвт нь социализмын үе буюу цагаан сар, тавд нь ардсан нийгмийн нөлөө авсан цагаан сар гэсэн энэ 5 хэсгийн уялдуулан судлаад тэгээд он цагийн дараалалаар нь ярих гэж бодлоо. Хүннүү гүрний үе ба цагаан сар гэдэг энэ сэдвийн тухай олон эрдэмтэн судлаачид ер нь нийтлэлдээ болон телевизээр өгж байгаа ярилцлагад дундаа бас манай Монгол улсын ерөнхийлөгч хүртэл ярианда хүннүү гүрнээс уламжлагдсан ирсэн цагаан сар гэж ерөн ярьдаг. Тэгээ яг хүннүү гүрний үед цагаан сарыг Монгол тэмдэглэж ирсэн үү гэвэл бас асуудалтай гэж зарим эрдэмтэд нь үзэж байгаа. Харин зарим нь болохоор тэмдэглэж ирсэн гэж ерөн үздэг юм байна. Хүннүү гүрний үед ер нь тэмдэглэж ирсэн байх магадaltaй нэг хоёр их сурвалж байт юм байна. Онцгой. Тэр их сурвалж нь болохоор монголчуудын цагаан сар гэсэн номыг бичсэн Чэ Мөнхтөр гэж залуу байна л та. Тэгээд тэр залуу болохоор Хятадын түүхч Сима Цины түүхэн тэмдэглэл болох нь хүннүүгийн шаштар гэсэн энэ нэг тэмдэглэлт түүхэн их сурвалж дотор хүннүүчүүдийн баяр ёслолын тухай гэсэн нэг юм дэд бүлэг байдаг юм байна. Энэ дэд бүлэгт нь тухайн юм хүннүүчүүд ерөн 3 төрлийн баярыг нэг жилд 3 төрлийн баярыг тэмдэглэж гээсэн гэсэн юм нэг бичиж үлдээсэн зүйлс байт юм байна. За тэрийг би уншаад өгье. Нэгдүгээрт нь юу вэ гэвэл 1-р сард буюу жил бүрийн 1-р сард бүх төшмөл шаниугийн өргөнд баг хуралдаа цуглан алхах хийж өргөл барьц өргөдөг байсан гэсэн нэг юм мэдээ баяр ёслолыг хийдэг байсан юм байна. Хоёрдугаарт нь болохоор 5-р сард лүнчэнд их хуралдаан цугларан өвөг дээдэс тэнгэр газрыг дахих бөгөөд хүмүүсийн сүнс болон газар тэнгэрийн савдагт мөн тайлга өргөнө гэдэг ийм бас баяр ёслол тэмдэглэдэг байсан байна. Гуравдугаарт нь юу гэвэл намар адуу таргалсан цагаар дайлан цугларан их хуралдаа хийж хүн малын тооллох хийдэг байсан гэсэн ийм 3 тэмдэглэлийг Симцины түүхэн тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг юм хүннүүчүүдийн. 1-р сар тэмдэглэж байсан дайлах, цайлах ёслол нь одоогийн цагаан сар байх боломжтой юм биш үү гэсэн ийм санааг гаргаж тавьсан байна л да. Тэгээ энэ санаа гаргаж тавьсан чинь нөгөө монголч угсаадны эрдэмтэд нь юу гэж хэлсэн бэ гэвэл тийм байх ёсгүй гэж хэлсэн байна. Яагаад вэ гэвэл цагаан сарын баяр нь эрт дээр үед намар хийдэг байсан баяр юм шүү гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ үзэл дээрээ дөрөөлөөд харахаар яагаад хүннүүгийн үед 1-р сард буюу хаврын сард, таврын ихэнх сард цагаан сарын баярыг тэмдэглэх боломжгүй гэж үзсэн. Харин үүнийх нь эсрэг болохоор сая судлаач залуу маань бас нэг юм гаргаж тавьсан юм байна. Тэр санаа нь болохоор юу вэ гэвэл энэ эрдэмтэд юун дээр илүү их суурлаж намар тэмдэглэдэг байсан гэж ярьдаг вэ гэвэл зөвхөн үг судал дээр илүү их тоглолт хийсэн гэж юу үздэг юм байна. Бурайдууд 8-р сарыг сүүн сар гэж юм тэмдэглэл нэршдэг юм байна л та. Тэгээд энэ сүүн сарыг цагаан сар гэдэг үг баяртаа ерөн дүүцүүлж ингэж хараад цагаан сар гэдэг баяр чинь намрын буюу 8 сард хийдэг байсан баяраа 8-9 сард хийдэг байсан баяраа гэж үздэг юм байна. Энэ үзлийнхэн эсрэг нөгөө залуу юу гэж хэлж байгаа вэ? Аман түүх үгийн гарвал бэлэгдэлт хит туйлширна гэх юм уу те. Хил шинжлэлийн голдуу эрдэмтэд нэгнийхээ саналыг дэмжснээр цагаан сарын баярыг намар хийдэг байсан гэдэг дээр 100% нэгтчихсэн юм аа гэсэн юм саналыг хэлсэн байна. Тэгээд тэрээр энэ зүйлийг хэлээд зөвхөн энэ үг шилжилтээр дамжуулан намар хийдэг, хавар хийдэг гэдэг энэ санааг илэрхийлж болохгүй гэж үзэж ерөн өөрийнхөө санааг дэвшүүлсэн юм байна. Үүнээс гадна хүннүүгийн үед нэг гоё юм тэмдэглэж үлдээсэн нэг тэмдэглэгээ байна л да. Тэрний үг бол хань улсын олзлогдсон хаан хүү гэж байна. Тэгээд хүннүү гүрэнд олзлогдоод 3 жил мал хариулан байхдаа хүннүүчүүдийн баярын тухай нэг юм түүх өгүүлсэн байдаг. Тэр хэлэхдээ гэж байгаа тэд гэдэг нь хүннүү гисчүүд гэсэн үг. Хэдэн өдрийн турш баян хоосон, ирэм хүүхэд нялхасгүй, цөм баясан цэнгвэ. Улсын хэмжээд эс баярлах нэгээхэн бээр
хүнч үгүй. Орой өдөж булгаад цуурын их шиг хөндөй даяар дурсаж хөрсөн нутгаа ирэхгүй сан нулимс цайлган зогсваа хэмээн бичсэн байдаг юм байна. Энэ юу вэ гэвэл тухайн онцлогдсон залуу хүмүүчүүдийн дунд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр байсан гэдэг нь нотлон хэлдэг юм байна. Тэгээ энийг болохоор судлаач залуу маань бас юу гэж хэлж байгаа вэ гэвэл энэ бол цагаан сарын баярыг бичиж үлдээсэн хамгийн тодорхой хүмүүжүүдийг цагаан сарын баяр тэмдэглэдэг байсан гэдгийг бичиж үлдээсэн хамгийн тодорхой ийм хэсгээ гэж юу түүхийн их сурвалжтай үздэг юм байна. Мэдээж хүмүүжүүд угаасаа цагаан сарыг тэмдэглэдэг байсан гэдэг ерөнхийдөө бол бүгд 100%-аар дэмждэг Монгол эрдэмтэд. Нөгөө талаар хизээвэ гэдэг дээр харин санал зөрөлдөгөө гэдэг нь ердөөсөө эндээс харагдчих. Харин санал зөрөлдөхөөс нэг цаг хугацаалаа бид нар ухарч ирж болно. Тэр нь юу вэ? Чингис хааны үеийн тэр цаг хугацаанд цагаан сарын баяр нэлээд өргөн дэлгэр тэмдэглэгддэг байсан. Энэ үед нэг зүйлөө ойртон ирсэн юм бол төрөлт улсын баяр гэдэг юм нэг статус руу шилжсэн гэж ойлгож болно. Мэдээж Чингис хааны үед цагаан сарыг хаврын тэргүүн сар тэмдэглэж эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Хөх судар Арамааны 39-р бүлэгт болохоор юу гэвэл 4-р жарны анхны жил Улаагчин Туула буюу 1207 онд Чингис хаан холгон цагт дээшлэн биеэ ариутгаад ёсны хувцас өмсч өөлөн иждээ мөргөж ордноос заларч гарч ирэх 9 зүйлийн гүн нарийн хөгжим алтан хасын чимээ дуурсгаж жүн хингэр дилдэн угтваа гэсэн ийм хэсгийг бичиж үлдээсэн байдаг. Нэггээр юу вэ гэж бол хаврын ихэнх сард Чингис хаан холгон цагт биеэ ариутгаад хувцас өмсөд өөлөн ээжтэй мөргсөн буюу золгосон гэдэг ийм зүйлийг гаргаж ирж байгаа юм. Тэгээ 1216 оны холгон жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмөргөөс мянган алт төмөн лан цагаан алт гаргаж Харьяат улсын 60-аас дээш насны хүмүүст хувь хүртээжээ гэсэн ийм тэмдэглэлийг Аршид Аддийн үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Чингис хааныг цугларж явах хүмүүстэнтэй баяр болгож хаврын өр орсонтой зэрэг зүүлэндээ хүмүүс эдебуда гарын бэлэг гардуулж Чингис хааны ордонд Харьяат төшөөдөд нь хааны амгалан ирэн очин зологдог байсан гэж юм бас Аршид Аддийн тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол бас нэгэн онцгой тэмдэглэж үлдээсэн юм бол Марко Поло. Марко Пологийн бичиж үлдээсэн нэг юм хэсгийг бүх судлаачид хэлдэг л дээ. Бүх хүн цагаан сараа цагаан зүсмийн мор унаж, цагаан бүсэрх хийсэн хувцас өмсөж, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан эдээ зоогөлдөг нь хин хиндэ хэрэгүү цагаан сэтгэлээр явж вэ гэсэн ив найрын бэлэгдэл байж, алгаад илгэн гэдгэн надад зэр зэвсэг алах миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга агуулдаг баяраа гэж юм тодорхойлж бичсэн байдаг. Бас нөгөө Марко Поло монголчуудын цагаан сарын баярын тухай бас нэг тэмдэглэн үлдээсэн бас онцгой нэг юм хэсэг байгаа. Тэр нь болохоор ийм юм. Энэ өдөр хэн угаастаа тохош нөмөргөж алт мөнгөөр чимгэлсэн гой сайхан авдар сав атсан заанууд болон бэлэг сэлбэхүү зүйлийг атсан Тэмэнжин хааны ордонд хүрэлцэн ирнэ. Баяр ёслол үүлдэж бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ зас бүх хүн найрлаж сингэн хоол ундар барьж дуусны дараа элбчин бүжигчин ирж ордныхныг цэнгийн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультаа арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан нохот мэд хааны уул цагирлан хэвтээд өгнө гэж бичсэн байна. Мэдээж хувилааны үеийн түүхийг энд ярьж байгаа. Тэгэхээр энэ бол Чингис хаанаас холбоотойгоор Хувилаа хаан их мэтчлэн он цагийн дараалалаар төрт ёс буюу Монголын хаантууд маань цагаан сарыг маш өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн гэдэг ийм мэдээллүүдийг эртний Монголд айлчилж ирж ирсэн хүмүүсээс ер нь тэмдэглэж үлдээсэн байгаа юм л да ном бичмэлдээ. 1253 оны өхөр жил одоо Христийн лам гэж буюу Христийн сайн мэдээ төгөөгч рубрик те Монголд Францын хааны элч төлөөлөгчөөр айлчлах хугацаанд Монголын цагаан сарыг яг үзэж таарсан баг. Тэрээр Монголын цагаан сарын тухай ингэж бичиж үлдээсэн байна. Хом дугуйд мөнх хаан хатантайгаа торгоор ороосон алтан судад заларч дугны голд их гэр хэлбэртэйгээр хуйта торог дурдангаар бэлэг овоолон бэлдэж тавьсан байх бөгөөд их хаан босч мөнх тэнгэрийн шашинд цөгдөн магтаал хэлээд өслийн хаалгаар гарахад хааны хатан үлдэж урсан олд хувь бэлэг бүртээж өгөөд хундаг хундгаар жимс будаан дарс хол хулаар айрыг аяглан хариулахад олон ард даган баяж хатанд аяд дугаа өргөсөөр хэдэн ч удаа тойрсны дараа эрдний мөнгөн царан дээр эвдэж чансан хоньны бүхэл юга улуу цагаан загсан бүхэлдээ дууслан тараан дайснаар найр хавтгааран орой болж хатан согтож рэгэндээ залрах үед баясан цэнгсэн хурсан олон өгөөмөр хатнаа магтан уулж уурайлан үлдэж өгөхийг харсан гэж бичсэн байгаа. Инхээр ердөөсөө яагаад гэвэл Чингис хааны үеэс төрт улсын юм
туслал болсон цагаан сар маань бүх хаадыг дамжиж ерөн хоошоо улам төвлөрчиж явсан гэдэг ийм мэдээллийг бид харж байна. Тэгэхээр хөнлөө гүрнээс эхэлсэн энэ баяр ёслол маань их хаадын үед бүр хүрийн ордны баяр ёслол болж ард иргэдэд бэлэг тараадаг. Яг нөгөө нэг үндсэн буюу ахмад наслаа хүндэн дээдэлдэг энэ агуулга бүрэн ирэхээр бүрэн утгаараа олж өгөлдсөн гэж ерөн эрдэмтэж үзэж байгаа. Харин энэ үеийнээс хойш 17 дугаар зуун буюу өвдийн буддын шашин Монголд дэлгэрсэнтэй холбоотойгоор ухаан үеийн хаадуудын маань ард иргэдийн маань тэмдэглэж ирсэн цагаан сар хэмээх энэ соёл заншил маань шашинтай буюу буддын шашинтай холилдож эхлэх цөөрөнд тухайн үеэс тавигдаж эхэлсэн гэж үздэг. 17 дугаар зуунд Монголын бурхан сонгодог хэлбэрээр олж өндөр гэгийн зан базар анхдугаар богдоод тодорхой үеэс төр дэсний энэхүү баярыг шашин номын баяртай хавсган тэмдэглэх болсон гэж бүгэн их сурвалжид бичиж үлдээсэн байна. Хаврын эхлэл сарын шинийн нэгнээс 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхийг хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд уг өдрүүдэд ном хурх ёсыг өндөр гэгийн зан базар тогтоосон гэж үздэг юм байна. Тэгэхээр 17 дугаар зуунаас зан базар анхдугаар богдож тодорсон үеэс эхлээд бидний Монгол угсаатны баяр болох цагаан сар баяр маань буддын шашинтай холилдож эхэлсэн гэдэг энэ үндсэн агуулга эндээс эхлэлтэй юм бэл. Мэдээж цагаан сарын баярыг тэмдэглэсээр ирсэнтэй холбогдуулан тухайн үеэс эхлэлтэйгээр олон зүйлс цагаан сарын маань ёслолтонд болон зан үйл дотор орж ирсэн гэдгийг судлаач Уул Цэцэг гэдэг хүн ингэж тайлбарласан байна. Монголд шарын шашин дэлгэсэнтэй холбоотойгоор төвдөөс уул боомны соёл 17 дугаар зуунаас анх нэвтэрч ирсэн гэж үзсэн байна. Энэ юутай холбоотой бол төвдүүд бурхан шашинда мөргөл өргөхдөө боовоор эдээ заасч тавьдаг байсан энэ заншлыг Монголын ард иргэд цагаан сарын тэмдэглэхдээ уул боовоор эдээ заасч ширээнийхээ голд тавьдаг болсонтойгоо уялдуулан энэ соёл бол төвдийн буддизмын соёлыг Монголд энэ үеэс л дэлгэрч эхэлсэн гэж үздэг юм байна. Одоогийн бидний хэрэгжилж байгаа энэ сонслууд гэсэн үг. Мэдээж энэтхгээс улбаалан нэг хадагны соёл орж ирсэн 16 дугаар зуунд Америкт бий болсон хамрын тамхи маань Европоор дамжаад Азад дэлгэрсэн. Азад дэлгэрэнгээ Монголд орж ирэхдээ Хятадын хөөргөний соёлтой хамтдаа 17 дугаар зуунд бас Монголд дэлгэрээд энэ бас цагаан сарын бас нэг хэсэг буюу бие биендээ хөөрөг барин бин биндэн золгох ярилцах хууч өрх зүйлийн нэг агж нь болсон гэж юу үздэг юм байлээ. Тэгэхээр мэдээж хувьсан өөрчлөгдөх нь угаасаа юу ёсны хэрэг гэж судлаачид өөрсдөө үзэж байгаа. Бид нар ч гэсэн ерөн их үнцээр нь яг анх бий болсноор нь юм их тэмдэглэхийнсэн гэж олон хүмүүс ярьж байгааг сонсч байсан л да. Гэхдээ яг судлаачдын өнцгөөс хараад үзэх юм бол юм гэдэг зүйл цаг хугацааны явцад өөрчлөгдөж зарим авах гээхийн ухаанаар монголчууд хандан гэдэг шиг зарим зүйлс орж ирж, зарим зүйл буцаад гарч явж энэ баяр маань улам төгөлжөрсөн гэж үздэг юм байл. Христ итгэд миний өнцгөөс ч гэсэн харахад энэ бас тиймч буруу зүйл биш харагдаж байгаа. Ямар нэгэн баяр ёслол өөрчлөгдөж, шинжлэгдэж, мэдээ тэрэн дээр үндсэн утга агуулгыг алдахгүй байвал бусад зүйлсүүд орж ирж гарч явдаг нь түүхийн юм урт хугацаанд бол байдаг зүйлсийн нэг хэлбэрэ гэж юм судлаачид үздэг юм байл. Үүнээс хойш бид нөө социализмын үеийг бас ярих болно. Социализмын үе юугаар алдартай байггүй бол социализмын үед цагаан сар тэмдэглэхэ болсон гэдгээрээ монголчууд бүгдээр мэдэн тийм ээ. Нэг цагаан сарыг феодлын эсэргүүний хийдэг зан үйл гэж ерөнхийдөө үзсэн байна. Тэгээд 1932 онд цагаан сарыг бүр тэмдэглэхийг бүгд дахь Монгол ард улсын Дефтатас гэх юм уу хоригдсон шийдвэр гаргасан байна. Тэгээд энд бас сонирхолтой хэдэн түүхэд голоо нь байдаг юм байна л да. Тэр нь юу вэ гэвэл 1940 онд Үлсэглэн ганг ачиг маш их нүүрсэн. Дээрээс нь дэлхийн 2 дугаар дайн эхэлсэнтэй холбогдуулан тухайн үед ганц 2 жил ахаад малчтыг сэргээхийн тулд цагаан сараа тэмдэглэхийн улсын Дефтатас хүлийн зөвшөөр зөвхөн хөдөө орон нутагтаа ингэ тэмдэглэе гэсэн байр суурийг өгсөн байдаг юм байна. Тэгээд монголчууд түүхэндээ ерөнхийдөө түүхэндээ гэж үздэг. 2 жил онцгойлон бүр цагаан сарыг тэмдэглээгүү. Энэ нь болохоор чоо болсон нас барсантай холбогдуулан 1952 болон 53 онд 2 жил дараалан цагаан сарыг бүр хятад орноор тэмдэглэхийг нэг бүрчлэн айлч тэмдэглэхийг хоригдсан тийм үйл явдал болж исэн юм бил. Тэгээд энэ маань нэлээд ингэж суларсаар сүүлдээ цагаан сар маань зөвхөн малчтын гэсэн тодотголтой болж явж байгаад эцэст нь 1988 оны
12 сарын 23-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны улсын төрийн төвчөөноос баяр ёслолыг тэмдэглэж журмын тухай 244 дэх тогтоолд юу гаргасан бэ гэвэл уламжилт баяр ёслолыг 1989 оноос эхлэн дараах байдлаар тэмдэглэж байгаа тогтоох сугаа гэж хэлээд энэ заалтанда дэлхийн улирлын хаврын тэргуун сар цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгосноор 1989 оноос эхэлж цагаан сарыг ахин монголчууд өргөн олноороо тэмдэглэх юм тавшаантай болж эхэлсэн гэсэн үг. Үүний үнд суурь нь болохоор оюун гэж сэтгүүлч эмэгтэй нэг гоё зүйлийг гаргасан байт юм билээ л гоё урайлгыг. Тэр нь юу вэ гэвэл нэгдэстийн баяр нэрийн дор тэмдэглэж буй явсаар ирсэн. Тэгээ энэ цагаан сарыг маань бид нэр тэмдэглэх цагад болсон гэж. Ууцхан л тэмдэглээд байгаа болохоос ш хүн болгоны энэхүү баяр дотроо тэмдэглэсээр ирсэн шүү дээ гэсэн ийм нийтлүүдийг гарган тавьснаар 1988 онд социалист нийгэм байхдаа цагаан сарыг тэмдэглэе гэдэг ийм урайлганд автагдаад олон нийтийн оюун санааны өмчөд нөлөөлөгдөд бүр улсаараа тэмдэглэх амралтын өдөр болгоомж хувирсан түүхтэй байдаг юм байна. Энэ бүдийг харж байгаад 90-ад оноос мэдээж Монголын ардсан нийгэм бий болсноос хойш бид нар түүхэнд ёс заншил болох цагаан сарыг маш өргөн дэлгэр тэмдэглэсгээр ирсэн. Тэгээд энэ өргөн дэлгэр тэмдэглэхдээ бид нар олон төрлийн зан үйлийг энэ тэндээс суглуулсан, нэмсэн, босгосон зүйлүүд их бий. Гэхдээ энэ бол цагийн урсгалд бүгд танигдан мэдэгдэж, сайн нь үлдэж, муу нь хасагдгаа гэдэг энэ эрдэмтдийн тодорхойлж бичсэн зүйлс надад үнэхээр сонирхолтой. Бас хүлээстэй хандах энэ тал дээр хандвал их зүгээр юм байна гэж бас бодогдсон. Мэдээж цагаан сарын баярыг одоо орчин үед бүр нийтээрээ нэг нэгэндээ эрх мэдэлтэй, мөнгө чадaltaй гэдгийг гайхуулсан иймэрхүү агуулгаас бид нарын цагаан сарыг холдуулах ёстой гэсэн олон нийтийн урайлга явуулж байгаа. Энэ урайлга ч гэсэн нэг талдаа зөв байх. Тэгээд цаг хугацаа энэ урайлга зөв биш гэдэг бид нар буцаагаад нотлоод өгөх байлгүй дээ гэж бодож байгаа. Мэдээж цагаан сар гэдэг үг нь дэлбэг хоргуу гэдэг ийм утга агуулгыг агуулдаг боловч нөгөө талаараа энэ цагаан гэдэг үг нь монгол хэлний хоёр дахь утгаараа шин гэдэг энэ нэр үгийг агуулж идэг гэж эрдэмтэд юм үзэж байгаа. Энэ шин гэдэг нь юу вэ гэвэл шин сар ирж хуучин бүхэн арилж шин бүхэн шин амтай бүхэн ахин дэлгэрж ногоо цагаан уургаж бус бүх элбэг дэлбэг шин амьдралыг бэлэгдэж цагаан сарыг бас ингэж өгтдгаа гэж юмхий үздэг юм байна. Шин гэдэг үгээр бид нэр хэрвээ харах юм бол Библиэлд шин сарын баяр гэдэг нэг ийм зүйлийг еврейчүүд өөрсдөө тэмдэглэж ирсэн түүхтэй байдаг. Бид нэр би утсан дээрээ Библи аппликейшнгаа шин сар гэж хайх юм бол шин сар гэсэн орсон ишлүүд нэлээд их гарч ирнэ. Тэгэд Колосе номон дээр гарна, хуучин гэрээнүүд дээр гарч ирнэ. Шин сарыг тэмдэглэдэг гэдэг ийм ухагтуун зөндөө гарч ирж байгаа. Библиэлд болохоор гэдэг ийм баярын өдрийн тухай яригддаг. Тэгэхээр энэ нь юу вэ гэвэл шин сар гарч ирэхэд за өдөр бүр дахил өргөхөөс гадна энэ дахилын бүр маш тодорхой. 2 бух, 1 хуц, 7 хоньны махны өргөлийн хамт бурханд өргөх шаардлагатай байсан гэдгийг гаргаж ирж байгаа. Тооллого номон дээр бас тооллого 10-10 дээр тооллого 28-11-ээс 14 дээр маш тодорхой гарч байгаа. Дисири гэдэг энэ сар буюу энэ сараар шин сарын баярыг ер нь ихэнхдээ тэмдэглэдэг байсан юм байна л та. Уг баяр нь одоогийн бидний он толлоор бол 10 сарыг Дисири сар гэж нэрлэдэг байсан. Энэ жилийн буюу тухайн үеийнхээ израильчуудын тооллоор он тооллын эхний сарыг Дисири сар гэж нэрлэдэг байсан. Яг бид нар одоо шинэ жилийн буюу бэлгийн тооллоор цагаан сарын шинийн нэг энэ бол шинэ оны эхний сар гэж үздэгтэй адилхан еврейчүүд Дисири буюу 10 сарыг шинэ оны эхний сар гэж үздэг байсан юм байна. Тэгэхээр энэ сарын жилийнхаа эхний сарын өдөр бурхандаа дахил өргөө баяр болгон тэмдэглэдэг юм бо зарлагтай Левит 23-24 дээр 25 дээр гарч байгаа. Тэгэхээр бидний итгэдэг бурхан Библиэлд ирж ирсэн шинэ сартай холбоотой юм баярын өдрүүд байгаа. Гэтэ хэдийгээр энэ баяр нь зарим үед бурханд таалагдахгүй болж зарим үед бурханы зарилгаар хийгдэж исэн баяр байна. Ямар үедээ таалагдахгүй байдаг вэ гэвэл бурханыг зүрх сэтгэлээсээ буюу дотроос нь хайрлаж үйлдэх тэр үедээ бурханд тааламжтай байж харин эсэргээр гим нүглээ зөвхөн тэд
Гээр өргөл тахилаар дамжуулан гим нүглээ улаана гэсэн ийм хуурамч бодол дээр буюу бурхантай дотн харилцаагүй юм ойлголтон дээр хийдэг ёс заншил болж хувирах үедээ энэ баян бурхны хувьд үнэхээр тааламжгүй баяр болж хувирж ирсэн гэдгийг Библи маш тодорхой өгүүлсэн байна. Тиймээс бид нар ч гэсэн хэрвээ харах юм бол цагаан сартай холбогдуулан Библийг харах юм бол эцэг гэхээ хүндэлгээ бурхны өгсөн хамгийн агуу 10 тушаал дотор явж байгаа. Тэгэхээр бид нар цагаан сарын гол утга болох настан буруулаадаа хүндлэх, хамаатан саднуудаа таньж мэдэх, нэгнийх нь нэгэндээ зочломтгой байх, агуу уламжлал дээр ирсэн биднийг бусад улс үндэснээс ондоошуулж байлгаж байгаа энэ баярыгаа тэмдэглэхэд бидний итгэл бол нэг тийм зөрөөд байхгүй итгэлээ гэж ойлгож болно. Мэдээж 17 дугаар зуунаас эхэлж орж ирсэн буддийн шашны нөлөө гэдэг ч юм уу те түүхэн үедээ хүннүүгийн үедээ ч юм уу эсвэл их хаадын үед байсан тэр бөөгийн бөө мөргөлийн шинжтэй тэдгээр агуулгуудыг бид нэр хэрэглэнэ гэвэл энэ бас арай өрөөсгөл болох ба. Бид нэр цагаан сарын баярт хүндэтгэлтэй хардаж сүндэснэрээ ондоошлоо талархалдгаар бас илэрхийлэхэд бидний итгэл хизээ цаад болохгүй гэж би дүгнэж харж байгаа. Тэгээ сүүлийн үед бидний бас маш их асуудал тарж байгаа нэг сэдв байгаа нь юу вэ гэвэл яагаад манай энэ тэ цагаан сарын бусад орны энэ цагаан сартад нэг өдөр болдгоо юм бэ? Бид нэр яагаад ингэж өөр яваад идэм бэ гэдэг ийм асуудал гаргаж ирээд бид нар тэгээд ихэнх нь сүүлийн үед сошиал медиагаар өөрсдөө жоохон монголчууд яхаар юм байдгийг Монголын ийм зурхаа болохгүй байх эсвэл арга барил болохгүй бид нэр л буруу яваад ингэж ойлгож ихэнх залуучууд ер нь үзэж харж тэгж сэтгэлдээ бичиж байгаа харагдж идэг. Гэтэл энэ нэг юм хоёр зүйл дээр өөр байгаа юм л. Тэр нь юу вэ гэвэл монголчууд төгс буянтын зурхаа гэдэг энэ зан үйлийн зурхаан тооллыг барьж явдаг. Харин нөгөө талаараа бусад Азийн улсууд маань шар зурхаа буюу шар зурхаан он тооллыг барьж явдаг. Тэд нэр бүгдээр нэг цаг үед цагаан сарыг тэмдэглээд харин бид монголчууд бид нар өөр цаг үед цагаан сарыг тэмдэглээд байгаа шалтгаан нь энтэй холбоотой. Нөгөөдгөр шар зурхаан Төв Азийн нутгуудаар бүгднгөөр нь өргөн талхсан болол монголчуудын хэрэгжилж байгаа төгс буянтын зурхаа гэдэг энэ зурхаа нь монголчуудын гаргасан өөрсдийнх нь газар зүүн хослог зориулж гаргасан зурхаа учраас энэ зурхаагаа барьж авахын тулд монголчуудын нэлээд зурхаан эрдэм шинжилгээний хурлын хүмүүс хоорондоо хуралдаж зөвлөлдсөний үндсэн дээр төгс буянтын зурхаагаа барьж явна гэсэн учраас бид нар бусад улс орноос өөр цаг үед цагаан сараа тэмдэглэж байгаа. Тиймээс энэ дээр бас миний үзэл бодол гэх юм бол энэ дээр би бас нэг монголчуудаа гаргасан энэ шийдлийг энэ эрдэмтдийн гаргасан шийдлийг би бас тиймч буруу гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл бид нар ондоочлороо бид нар дэлхийд цагаан сараа өөрсдөө хадгалж авч үлдэх учиртай. Бидний авч үлдэх ёстой тэр цагаан сар маань бусад үндэснээс ондоо байх нь, ондоо цаг хугацаанд хийх нь буруу гэсэн ойлголтыг бид нэр өөрсдөөс авч хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар гэсэн цаг уурын ч гэсэн нөгөө улс үндэснээс арай эрсдэрс уур амьсгалтай гэх юм уу газар зүүн байдлаар тийм газар зүүнд оршин тогтнож байгаа учраас бидний тоол ч гэсэн өөр байхад ямар ч асуудалгүй. Тиймээс бид нар энэ зүйл дээр ч гэсэн өөрсдөө ондоошилж байгаа дараа бахархаж цагаан сараа өргөн сайхан тэмдэглээсэ гэж хүсэж байна. Тэгэхээр бус заншлыг бол бид нар хүндэтгэх ёстой. Христэд бид нар уламжлагч бид нар дагах ёстой. Бид нар эцэг их хүндлэх ёстой. Хамаатан саданда ив найртайгаар хандах ёстой. Бид нар ив ийг эрхэмлэх ёстой. Энэ бүх зүйлс маань Библийн зарчимтай нэгийнхэн ч зүйлээр зүрэлдэхгүй. Бид эцэг ихээ хүндэлдэг шиг бид бусдыг дайлахад урайлган байх ёстой гэж бидний заасан Библийн сургаалуудын дагуу бид цагаан сарыг өргөн сайхан тэмдэглэхэд болно гэж бодож байгаа. За тэгээд энэ жилийн цагаан сараараа өргөн сайхан эзний хайр ивэлийг бусдад түгэн тэмдэглээрэй гэж уриалж байна.